За анхуу юу жамнаа өгшөө. Юу болов? Амар явж. Үргэлжтэй элдэ хоёр чинь тасарцсан. Тэр нэгдүгээр хөшгөж явж байгаа харагдаа. Урдаа нэг хамгаалагчтай 2 4 зэрэгтэй буутай, ардаа 4 зэрэгтэй буутай. Тасарчлаа ч тэ үргэлжтэй элийнхэн байна. За ягаад хамгаалалт авсан тухайга зүгээр товчхоо л. Гэхдээ мэдхгүй одоо яг хаанаас гараад ирд энэ Юуныхан бол маш сайн ажиллах юм. Араа тэр бүр ингээд машин зогсоож манай эд ингээд зогсонгууд Цайны газар зогссон чинь. цайны газар зогсоод ирсэн. Тэгээд баахан хамгаалт ингээд тойроод ирсэн. Тэгээд манай нөгөө гайдууд маань ярилцаад ингээд Монголын элчин сайдаас ингээд Монголын төлөөлөлтөөр явж байгаа гэсэн чинь өө тийм үү гээд тэгээд түн хөдөлгөөн ерөөсөө хоёр тал шууд машин гарч ирээд та нарыг хамгаалтанд давлаа. Зөвсөр үртэл хоёр талд чинь зэрэгтэй буутай машинууд явна гэдэг. Одоо ингээд өмнөх машинуудад зогсоож байна, хардлага машинуудад зогсоож байна. Амар явж байна. Зураг авах гэсэн биш те. Тэгээ санаа бүр санаа зовчлоо. Би бол одоо чинь санаа зовчлоо. Тэгэхээр яг хоо ийм л юм байна те ганхуу. Нэг талаашаа бас тодорхой аюул байна гэсэн үг байна те. Гэхдээ тийм баг яг хөө мэдээж ойр ойрхон энд бөмбөг энэ төр дэлбэрсэн л дээ. Сая ихтэл хаана вэ? Ордны зам дээр тийм. Ордны зам дээр бөмбөг дэлбэрсэн. Тэгээд тийм аюул байдаг учраас ерөнхийдөө бас гадны төлөөлөгчдийн зундаа төрөлсгийн байгууллагуудыг бас ингээд хамгаалтаа авах нь бас зөв бодлоо. Зөв гэж бодож байна. Манайд нь ямар ийм дассан биш. Нэг ичээд байгаа ч юм шиг, хоёр санаа зовоод байгаа ч юм шиг ийм байдлаар байна. За явахгүй болохоо. Машин дэрэг ямар зогсоогоо биднээс болоод ингээд зайдууд энгийн ард түмнийг бас өндрүүлээд ирж явж байгаа юм байна.